Hi guys, хар самруудад тавтай морил та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе. За өнөөдрийн хэрэг бол 2003 оны 4 сарын 28-ны үүр цайхын өмнөхөн нэгэн цагта Ohio мужийн Akron хотын гудамжаар 3 жаахан хүү тэнүүжилж явахыг олж хардаг. Хөвгүүд хөл нүцгэн нэмгэн хувцастай маш туранхай бөгөөд айж сандарсан байдалтай байсан. Цагдаа машинаа зогсоож тэднийг дотгошоо суулгаад ямар их өсөж туйлсныг анзааран шууд хоол авч өгдөг. Дараа нь юу болсон талаар асууж эхлэхэд тэр аимшигтай түүхийг сонсдог. Хөвгүүд хэдэн жилийн турш жинхэнэ хар дарсан зүүчиг амьдрал туулж исэн. Тэд саяхан нэгэн аимшигын байшингаас оргож чадсан нь энэ. Гэхдээ тэд цорын ганц хохирогчд байгаагүй. Тэр байшинд өөр 3 хүүхэд төгжигдэж үлдсэн. Хэрвээ та бүхний минь сэтгэл зүй бэлэн бол энэ удаагийнхаа шүлтийг эхлэе. Мэри Ролн 72 онд Ohio мужийн Cuyahoga Falls хотод ээж, хойд аав, нэг эгч, 2 ахтайгаа өссөн. За түүний бол бага насны талаар нэг их мэдээлэл байдаггүй. Гэхдээ гэр бүлийн орчин нь бол ерөнхийдөө хэвэн байсан юм шиг харагдаг. Тиймээс түүний ахлах сургуулийн 2 дугаар ангид сурч байсан 80-аад оны сүүл үе рүү шууд яри. Яг энэ үеэс Мэригийн амьдрал уруудаж эхэлсэн. Тэр үед хойд аав нь нас барсан бөгөөд Мэри бол энэ явдлыг маш хүндээр тусгаж явсан. Тухайн үед түүний мэддэг байсан хүмүүсийн хэлснээр хойд аавынхаа үхлийн дараа Мэри эрс өөрчлөгдсөн. Түүний зан чанарт бол мэдэгдэхүйц өөрчлөлт гардаг. Тэр зөргүүд болж асуудалд орооцолдож эхлээд мансууруулах бодисыг хэрэгэлдэг болсон. Энэ нь бол зүгээр нэг ганц 2 удаа марихуана татсан тухай яриа биш. Мэри бүр үнэхээр хүчтэй төрлийн хар тамхи хэрэглэж эхэлсэн. Тэр бол crack cocaine болон инедмийн хий зэрэг бодисыг туршиж үздэг болсон. Мэри 16 настай жирэмсэн болж ахлах сургуулаа төгсөж чадалгүй хайдаг. Тэр хүүдээ Daryl гэж нэр өгсөн бөгөөд энэ нь түүний төрүүлэх 6 хүүхдийн хамгийн том нь. Мэри бол хүүхдүүдэд маш ойрхон хугацаанд төрүүлсэн. 88-аас 96 оны хооронд тэр 5 өөр хамтрагчаас нийтдээ 6 хүүхэдтэй болсон. Хамгийн том 2 хүүхэд болох Daryl болон Danny 2 л нэг автай. Эхний 2 хүүхдээ төрүүлсний дараа Мэри болон тухайн хамтрагч нь салдаг. Үүний дараа тэр Brady гэх эрэгтэйтэй үерхэж эхэлсэн. Brady болон Мэри 2 нэг охинтой, охиноо Marissa гэж нэрлэдэг. Brady Мэригээс салсны дараа ч гэсэн Marissa-тай холбоотой хэвээрээ байж охиныхоо амьдралд оролцоор байсан. Хүүхдүүдийн бүх аавуудаас Brady л ер нь хамгийн их хичээл гаргаж хүүхдүүдийнхээ амьдралд оролцохыг оролцсон хүн шиг харагддаг. Мэригийн 4 дахь хүүхэд Tyler, 5 дахь нь Jesse, хамгийн бага нь Caleb. Энэ 3-ын аав бол бүгдээрээ өөр хүмүүс. Эдгээр хүүхдүүдийн аавуудтай байгуулсан харилцаануудын бол аль нь ч удаан үргэлжлээгүй. Ингээд 96 он гэхэд Мэри 6 хүүхдээ ганцаараа өсгөж буй өөрх толгойлсон ээж болсон. Мэдээж энэ бол доктортой орчин байгаагүй. Мэри хүүхдүүдтэй хайртай байсан ч мансууруулах бодисын хамааралтай тэмцэж байсан. Мөн амжиргаа залгуулах гэж ихээхэн зовж байсан гэж мэдэгддэг. Олон жилийн турш Мэриг хүүхэд хамгааллын байгууллагад олон удаа мэдгэжсэн. Анхны гомдол нь бол Daryl төрөөд ердөө 3 сарын дараа ирсэн. Нэрээ нууцлсан нэгэн хүн Мэри 3 сартай хүүхэдтэй 2% тослогтой үнэний сүв өгч байна гэж мэдээсэн. Мөн хүүхдээ нэг гараас нь нэг хөлөөс нь үргэж авч байсныг харсан гэж мэдүүлдэг. Гомдол гаргасан хүн энэ бүхнийг уурлаж хийсэн биш, харин мэдлэггүйгээсээ болсон юм шиг санагцсан гэж хэлдэг. Гэхдээ энэ мэдээлэл бол ямар ч үр дүнд хүрээгүй. Үнэн дээр дараагийн хэдэн жилийн турш гарсан бүх гомдол яг ижил төгсгөлтэй. Бүх мэдээллийг нотлогдоогүй гэж үзээд хаад өгөөсөн. 96 он гэхэд Мэри 24 настай байсан бөгөөд тэр үед Ohio мужийн Akron хотын нэгэн орон сууцнд амьдарч исэн. Түүнтэй хамт Karen гэх эмэгтэй амьдардаг байсан бөгөөд Karen бол тухайн үед Мэригийн эгчтэй үерхэж исэн. Тэр үед түүний хамгийн бага хүүхдүүд болох Tyler, Jesse болон Caleb нар түүний басрамжинд байсан. 6 дахь бөгөөд хамгийн сүүлчийн хүүхэд болох Caleb-ийг төрүүлснийхээ дараа Мэри өөрийгөө MS буюу олон голомтод хатуурал өвчтөй болсон гэж мэдгдсэн байдаг. Түүний хэлснээр эмч нь өвчний улмаас үүсэх өвдөлтийг намдаахын тулд түүнд морфин бичиж өгсөн гэж хэлдэг. Гэхдээ Мэри үнэхээр MS өвчтэй байсан эсэх, үнэхээр морфин хэрэглэж байсан эсэх нь тодорхойгүй. Энэ бол зөвхөн түүний өөрийнх нь ярьсан зүйл.
Би энэ 90-ад оны үед MS өвчтнүүдэд хэрэгэлдэг өвдөлт намдаах эмчилгээний талаар нэг жоохон судалж үзсэн. Тэгэхээр тэр үед болохоор опиод төрлийн эмүүд хэрэгэлдэг байсан нь үнэн ч гэсэн морфины талаар бол тийм тодорхой мэдээлэл байгаагүй. За ямар ч байсан Мэри бол опиод төрлийн эм хэрэглэж эхэлсэн бөгөөд эдгээр эмүүд бол маш хүчтэй донтуулдаг гэдгийг бид нэр мэднэ. За удалгүй Мэри эдгээр эмнээс хамааралтай болдог. Тэр мөн санхүүгийн хувьд маш хүнд байдалд орсон байсан. Арай ядан л амьдарч исэн. Тогтмол ажилгүй, голдуу төрөөс олгодог тэтгэмж мөн хүүхдийн тэтгэлгийн мөнгөөр амьдардаг байсан. Үүн дээрээ нэмээд харт амтны хэрэглээг санхүүжүүлэх шаардлагатай болдог. Тиймээс Мэригийн амьдрал бол аль хэдийн замраагүй болсон байсан. Гэхдээ хамгийн аимшигтай үе нь бол хараахан эхлэегүй. Ялангуяа хүүхдүүдийн хувьд. Яагаад тэгэхээр яг энэ үед Мэри Алис Дженкинс гэх эмэгтэйтэй танилцдаг. Энэ санамсаргүй учрал Мэригийн хүүхдүүдийн амьдралыг тогтворгүй байдлаас жинхэнэ хар дарсан зүуд болгож хувиргадаг. Нэг орой Мэри болон түүний эгч, за эгчийнх нь найз бүсгүй хамт гадуур гарахаар шийдээд Акрон хотын Rosetta Club нэртэй ижил хүсний бар руу явдаг. Тэнд 20 настай Алис Дженкинстэй тааралддаг. Алис болон Мэри хоёр ярилцаж эхлээд анхны уулзалтаасаа л маш сайн ойлголцдог. За удалгүй найзууд болдог, уцаар байнга ярилцдаг, үргэлж хамт байдаг. Нөхөрлөл нь удалгүй романтик харилцаа болж хувирдаг. Ингээд Мэри Алис хоёр салшгүй холбоотой хүмүүс болж эхэлж байгаа нь. Эхэндээ бол бүх зүйл хэвэн харагддаг. Маш сайн ойлголцдог, маш анхаарал халамжтай, хоёулаа харилцаанд туйлын үнэн чим шиг харагддаг. Мөн Алис хүүхдүүдтэй ч гэсэн боломжийн харьцдаг байсан. Эцэст нь Алис Мэригийн гэрт нүүж ирсэн бөгөөд за яг энэ үеэс эхлээд бүх зүйл өөрчлөгддөг. Тэднийг ойроос мэддэг хүмүүс харилцаанд нь ан цав үүсэж байгааг анзаарч эхэлсэн гэж хэлдэг. Нэгдүгээрт Алис бол туйлын өмчлөх сэтгэлтэй нэгэн байсан. Тэр Мэригийн бүх анхаарлыг зөвхөн өөртөө авахыг хүсдэг. Мэригийн анхаарлын төвд 100% ганцаараа л байхыг хүсдэг. Гэхдээ хүүхдүүдтэй хүн дээр бол энэ бол боломжгүй зүйл. Тэр үед Мэритай хамт амьдарч байсан 3 хүүхэд маш бага насныхан байсан. Тайлер 4 эсвэл 5 орчим настай, Джесси 2 орчим настай, харин Caleb ердөө 2 сартай байсан. Тэд байнгын асаргаа шаарддаг яг тийм насан дээр явж байсан. Гэхдээ Мэри болон Алис хүүхдүүдийг үл тоож эхэлдэг. Тэд нь зөвхөн амьд байлгах хэмжээний хамгийн наад захын анхаарал халамжийг л үзүүлдэг байсан. Мэригийн хайр халамж бүхэлдээ Алис руу чиглэж эхэлдэг бөгөөд за энэ нь бол Алисын яг хүсэж байсан зүйл нь. Тэр хүүхдүүдтэй Мэригийн анхаарлыг булаалтахыг үзэн яддаг. Мэри хүүхдүүдтэй жаахан ч гэсэн анхаарал хандуулахад Алис атаархдаг байсан. Удалгүй Алис болон Мэри хоёрын маргаанууд бол маш ширүүн болж эхэлдэг. Эдгээр маргаан ихэвчлэн хүчирхийлэлд хүрдэг. Алис Мэрийг түлхэж алгадаж байсны хүмүүс харсан тухайга дурддаг. Тэр үргэлж давгангайлахыг, бүх зүйлийг хянахыг, бүх шийдвэрийг өөрөө гаргахыг хүсдэг байсан. Өөрийнхөө болж чадахгүй үедээ маш төрөмгий болдог. Цаг хугацаа өнгөрөх тусам Алисын хүүхдүүдийг хянах байдал нь бол улам дорддог. Харин Мэри бол юу ч хийдэггүй. Тэр хар тамхины донтолтоо бүрэн автцсан байсан. Мөн Алис ч гэсэн бүрэн автцсан. Эцэст нь Мэри Алис болон хүүхдүүд тэр орон сууснаас нүүж өөр байшин руу ордог. За тэр байшин л жинхэнэ тамийн байшин болдог. Аймчигт бүх зүйл тэнд эхэлж шууд утгаараа шорон болж хувирдаг. Алисын ганц зорилго бол Мэри. Тэр Мэригийн анхаарлыг зөвхөн өөртөө авахыг хүсдэг байсан болохоор Мэри болон хүүхдүүдийн хооронд хан босхийг зорилгоо болгодог. Алис автомашины засварын газарт ажилладаг байсан. Өглөө ажилдаа явахын өмнө Джесси Тайлер хоёрыг байшингийн дээд давхрын унтлагын өрөөнд оруулдаг. Тэнд байсан нэг хүний орон дээр хүүхдүүдийг хөвтүүлээд гар хөлийг нь орны шонгоос хүлждэг байсан. Тэгээд хөдөлж чадахгүй болсон хүүхдүүдийг тэр чигт нь орхиод ажилдаа явдаг. Тухайн үед Caleb бол дэндүү бага нэраа хүүхэд байсан болохоор түүнд ингэж хандаж чадахгүй байсан. Тиймээс Мэри доод давхарт Caleb-ийг харж байх оронд Джесси Тайлер хоёр дээд давхарт бүтэн өдөржин хүлээстэй хэвддэг байсан. Энэ байдал бол нэлээд хугацаанд үргэлжилдэг. Гэхдээ нэг үеэс хүүхдүүд өөрсдийгөө тайлж сураад доошоо бууж ээж болон дүүтэйгээ уулздаг болсон. Энд нэг зүйлийг санахад бол Тайлер Джесси хоёр тэр үед ердөө 3-5 орчим настай байсан. Маш жоохон хүүхдүүд. Джесси хожим ярилцлага хүүхдээ бол тэр үед өөрсдөө үүнийг бол зүгээр хэвийн зүйл гэж боддог байсан гэж ярьдаг. Бүр тоглоом шигч санагддаг байсан гэдэг. Гэхдээ энэ бол тоглоом байгаагүй. Алис хүүхдүүдийг Мэригаас холдуулах зорилгоосоо татгалзахгүй байсан. Тиймээс тэр илүү үр дүнтэй арга бодож олдог.
хөвгүүдийг хооронд нь салгах. Ингээд Тайлер Джесси хоёрыг тус нь өрөөнд хордог болсон. Тэр Джессигийн өрөөний хаалганы бариулд олсны нэг үзүүрийг Тайлерын өрөөний хаалганы бариулд нөгөө үзүүрийг ууж орхидог. Ингэснээрээ хоёр хүүхэд хаалгаа онгойлгож чаддгүй байсан. Айлис ажилласаа ирэх хүртэл тэд бүтэн өдөржин өрөөндөө төгжигдэг байсан. Ээжтэйгээ уулзах ирэхгүй, гадаа гарах ирэхгүй, үнэндээ эдгээр хүүхдүүд хизээж гадаа гардаггүй байсан. Тэдний мэдих цорын ганц ертөнцийн тэр байшин Айлис ажилласаа ирээд тэднийг оройн хоолой идэх хэмжээний хугацаагаар л гарна. Тэгээд шууд буцаагаад өрөөнд нь төгждөг. Ингээд Тайлер Джесси хоёр бол маш ганцаардмал тусгаарлагдсан амьдралтай болсон. Тэд ээжтэйгээ ингээд бараг уулзах болдог. Хамгийн аимшигтай одоо тэдэнд бие биеэ түшиж байх тэр боломж нь ч алга болсон. Тэд өрөөндөө ганцаараа сууж хийх зүйлгүй ярилцах хүнгүй байдаг болсон. Хоёр өрөө нэг хантай байсан болохоор заримдаа тэд ханан дээр тогшиж хоорондоо ярилцдаг байсан. Заримдаа бүр жижиг аялгау тогшиж бие биедээ сонсдог байсан. Зүгээр л нөгөөгөө байгаа гэдгийг мэдрэхийн тулд эдгээр хүүхдүүдэд хайр, хүний халуун дулаан харилцаа хамгийн их хэрэгтэй болсон. Гэтэл тэднийг дэлхийгээс бүрэн тусгаарладаг. За харин энэ үед бол Мари бол донтолтой хөвт автсан. Айлисаас айдаг болсон байх ч магадлалтай. Тиймээс хүүхдүүдээ юу хийж байсан тэр зүгээр л хараад сууж исэн. Тайлер Джесси хоёр хідэн өдөр за бүр хідэн 7 хоногор ээжтэйгээ уулзахгүй байх нь хэвийн зүд болдог. Тэдний бусад хүнтэй харьцах цорын ганц мөч нь Айлис өрөөнд нь төгжих үед эсвэл ариун цэврийн өрөө орж хоол идэхээр түр гаргах үе байсан. Ингэснээрээ Айлис бол зоригтой бараг бүрэн хүрсэн. Тэр Маригаас хүүхдүүдийг нь салгаж чадсан. Гэхдээ энэ нь хангалтгүй байсан. Хүүхдүүдийг ингэж харьцаж байсан гол шалтгаан нь бол Мариг зөвхөн өөртөө байлгах хүсэл байсан ч Айлис бол угаасаа нэг тийм садист зан чанартай хүн байсан юм шиг байна. Удалгүй тэр хөвгүүдийг шууд утгаараа тамалж эхэлдэг. Бүтэн өдөр ганцаарангийн төгжих нь өөрөө аль хэдийн тамлал байсан ч Айлис бол үүгээр зогсоогүй. Тэр хүүхдүүдийн хоол, усыг хязгаарлаж эхэлдэг. Өглөө нь хүүхдүүдэд хуурай cereal харин өдөр болон оройн хоолны хөвчлэн mac and cheese болон hot dog байсан. Орой болохоор Айлис тэднийг өрөөнөөс нь түр гаргаж хоол идүүлдэг. Тэр үед л Мари хүүхдүүдэд хэдхэн минут хардаг. Хүүхдүүд ч хоорондоо ердөө хэдхэн минут уулзах боломжтой. Хоол дуусмагц Айлис тэднийг шууд өрөөнд нь буцааж оруулаад дахиад өгчдөг. Цаг хугацаа өнгөрөх тусам Айлис ямар ч шалтгаангүйгээр хүүхдүүд рүү уурлах нь улам ихсдэг. Нэг орой тэд хоолны ширээний ард оройн хоолоо идэж сууж исэн. Тэр өдөр hot dog биш за яагаад ч юм спагетти идчихсэн байгаа юм. Айлис спагеттигээс сорж идээ чимээ гаргахад Джессид энэ нь хөвгчлөлтөө санагдаад дуурайчдаг. Гэхдээ энэ нь бол Айлист огт таалагддаггүй. Тэр гинэд сэрээ шүүрч аваад Джессигийн гар руу хатгачдаг. Сэрээ нь маш гүн шигдсэн болохоор бараг суурч гарахааргүй болсон бөгөөд хүчээр татаж авах шаардлагатай болсон. Тэгэхээр бол маш хүчтэй зоосон байгаа байхгүй юу? Джесси бол юу болоод байгааг ойлгоогүй. Тэр зүгээр л хөгжилж исэн. Гэтэл ямар ч тайлбаргүйгээр ийм зүйл болсон. Айлис бол ийм л зантай хүн байсан байгаа юм. Маш хурдан уурлаж гинэт харгас өвлөлт гаргадаг байсан. Гэхдээ энэ нь бол зөвхөн хүүхдүүдэд хамаараагүй. Нэг удаа Мари болон Айлис хоёрын маргаан маш ширүүсч эцэстээ зодон болдог. Айлис Мари руу дайрсан ч гэсэн тэр өдөр Мари хангалттай гэж бодсон юм шиг байгаа. Тэр хүүхдүүдээ аваад хөршийнхөө гэрлүү гүйж эхэлдэг. Гэхдээ тэднийг зүхтах гэж байхад Айлис машинаараа Мари болон хүүхдүүдийг дайрахыг оролддог. Аз болоход тэд бүгд гэмтэл бэртэл агуулгүй хөршиндөө хүрч чаддаг. Хөршиндөө очиод Мари болсон бүгдийг ярьдаг. Хүүхдүүд нь ямар бие махбодын болон сэтгэл зүйн хүчирхийлэл туулж байгааг тайлбарлаад Айлис өөрийг нь хит хитэн удаа зодож байсан тухай ч гэсэн хэлдэг. Ингээд өмнө нь нууж явсан бүх зүйлээ тэр өдөр ил болгож чадсан. Үүний дараа Мари хүүхдүүдтэйгээ хамт найзынхаа гэрт хэд хоног байрласан. Энэ хугацаанд бол Айлис дотроо шатаж уур хилэндээ багтарж ирсэн. Тэр Мариг хянах хяналтаа алдсан, хүүхдүүдийг ч гэсэн хянах хяналтаа алдсан байсан бөгөөд Мариг гэртээ байлгаж байсан тэр найзыг нь буруутгаж эхэлдэг. Тиймээс Айлис тэр найз руу нь уцтаж хэрвээ тэдний хэрэг дахиж оролцвол алнаа гэж сүрдүүлдэг болсон. Харамсалтай нь энэ салалт удаан үргэлжлээгүй. 7 хоногч болоогүй байхад Мари хүүхдүүдтэйгээ буцаад Айлисын хамт тэр байшинд ирдэг. Айлис тэр гэрт амьдарч байсан хүн бүрт хүчирхийлэл үүлддэг байсан ч хамгийн харгас хүчирхийллийг Тайлер дээр гаргадаг байсан. Яагаад тэгэхээр Тайлерын аав нь хар арьстай хүн байсан. Айлис Тайлерыг байнга арьс өнгөөр доромжилсон үгсээр дууддаг, түүнд илүү хурдан уурладаг, бие махбодын хүчирхийллийн хамгийн хүнд хэсгийг Тайлер л амсдаг байсан. Тайлер хожим энэ үеийн амьдралаа
боос шиг санагддаг байсан гэж ярьсан байдаг. Хөвгүүдийг зөвхөн ээжээс нь биш, бие биенээс нь ч улам бүр тусгаарлахын тулд Айлс тэднийг оройн хоол идүүлэхээр өрөөнөөс нь гаргахаа болдог. Тэд өдөрт худлаа үнэн 3 удаа хоол иддэг байсан ч гэсэн одоо зөвхөн нэг л удаа оройн хоол өрөөндөө авдаг болсон. Тэр оройн хоол нь бол газрын самрын тос дүргсэн тал сандвич. Ердөө л тэр. Тэгэд энэ нь бүтэн өдрийн хоол. Гэтэл Мари болон Айлсын гэрт хангалттай хоол байсан. Хөрвөх чүгээнүүд нь дүүрэн хоолтой. Тиймээс энэ бол хүүхдүүдийг хооллох мөнгөгүй байсандаа биш, энэ бол хүүхдүүдийг улам ихээр хүчирхийлж хянах гэсэн үйлдэл. Хөвгүүд өрөөнөөсөө гарч хоол идэх хэрэггүй болсон болохоор Тайлер Жесси хоёр заримдаа хитэн сараар бие биенээ огт харахгүй болдог гэсэн. Нэг удаа Тайлер Жесси хоёр бараг бүтэн жил бие биенээ хараагүй. Айлс тэднийг 11 сарын турш тусдаа байлгасан. Энэ хугацаанд Айлс хөвгүүдийг тогтмол ариун цэврийн өрөө оруулахыг нь ч гэсэн болсон. Тэд өөрсдийн өрөөндөө бие засгаас өөр аргагүй болдог. Хөвгүүд хевсний болон сөхөж тэндээ шээж бааж дараа нь Айлсаас нуухын тулд хевсээ буцаага тавьчихдаг байсан. Айлс тэднийг ойр ойрхон шээхээс сэргийлэхийн тулд уух усыг нь хүртэл хязгаарлаж эхэлдэг. Хөвгүүд маш их жин хасаж эхэлдэг. Усгүйдэл хангалтгүй хоолноос болоод маш сул дорой болдог. Бие нь зөв хөгжихөө болсон бөгөөд насандаа баймгүй жижигхэн хөгжлийн хувьд хоцрогдож эхэлдэг. Гэхдээ хөвгүүд гадаа гардаггүй, сургуульд явдаггүй, Айлсаас өөр хүн бараг хардаггүй байсан болохоор энэ бүх зүйл үргэлжилсээр л байсан. Ингээд дараагийн жил орчим хугацаанд тэр байшин дах амьдрал бол яг л ийм байсан. Харин 98 онд Мари Даррел болон Данигийн аавыг за мөн Марисагийн аав Брейдийг шүүхэд өгч хүүхдүүдийн асрамжийг авах гэж оролддог. Яаж гэдг нь ойлгомжгүй Мари Даррел болон Данигийн асрамжийг авч чадсан. Мөн Марисатай уулзах эрхийг ч гэсэн авсан. Даррел Дани хоёр гэрт нь нүүжирж Мариса хаяа ирдэг болсноор Тайлер Жесси хоёрын хувьд бүх зүйл хэсэг хугацаанд жаахан ч гэсэн дээрдэг шиг болдог. Тэднийг өрөөнөөс нь гаргадаг болсон гэр бүлийн бусад хүмүүстэй хамт доод давхурт хоол идэхийг зөвшөөрсөн. Мари Айлс хоёр бүр тэднийг улсын сургуульд хүртэл бүртгүүлсэн. Тайлер Жесси хоёр бол өмнө хизээж сургуульд явж байгаагүй. Тэр үед тэд ариун цэврийн өрөөг бүрэн ашиглаж сурч амжаагүй байсан болохоор улсын сургуульд бол шууд ороход огт бэлэн байгаагүй. Яг тэгэхээр сургуульд ороход хамгийн наад зах нь ариун цэврийн өрөөг өөрөө хэрэглэдэг байх ёстой байдаг. Гэсэн ч тэд сургуульдаа явдаг чадах чинээгээрээ хичээж гэрээс гадуур гарч өөр хүүхдүүдэд цагийг өнгөрөх гэж байгаадаа баярлж ийсэн. Гэхдээ энэ байдал харамсалтай нь удаан үргэлжлээгүй. Сургуульд орсноос нь хэдэн 7 хоногийн дараа Айлс болон Мари хоёр хүүхдүүдийг сургуулиас гаргацсан. Яагаад гэдг нь бол тодорхойгүй. Гэхдээ хүүхдүүдийн багш нарын нэг нь ямар нэг зүйл буруу байгааг анзаараад магадгүй асуулт асууж эхэлсэн баг. Тэгэд Мари Айлс хоёр сандарч хүүхдүүдийг сургуулиас гаргахаар шийдсэн баг магадлалтай. Ингээд хүчирхийлээс төрч болов амссан тэр богинохон завсарлага дуусч байгаа нэ. Жесси Тайлер хоёр дахиад нөгөө түгжигдэг амьдралдаа буцаж ордог. Хамгийн бага хүүхэд Калеб одоо нэрэ байха болсон болохоор Тайлер Жесси хоёрын туулж байсан яг ижил хүчирхийлэлд өртөж эхэлдэг. Түүнийг ч гэсэн бас өлсгөж, уул тоож, зодож эхэлдэг. Мөн Маритай хамт бүтэн цагаар амьдардаг болсон хоёр том хүү Даррел болон Дани хоёр ч гэсэн адилхан харьцаанд ордог. Тэднийг үлсгэж, зодож, төгөждөг болсон. Тэгээд бүх зүйлд орддог. Нэг өдөр Тайлер Жесси хоёр дээд давхрын цонхоор харж байгаад сургууль дээр танилцсан хэдэн хүүхдүүдийг олж хардаг. Тэр хүүхдүүд доошоо буугаад ирээ хамт тоглоё гэж дууддаг. Хүүгүүд хайрууд нь за бид нэр тоглож болохгүй зөвшөөрдөггүй гэж доошоо хашгирдаг. За энэ хашгираан бол Айлс сонсогдсон. Тэгээ сонссон даруйда маш их уурлаад дээд давхар руу гүйж гарч ирдэг. Айлс Тайлер болон Жесси хоёрыг чирээд унтлахын өрөөний шүүгээ рүү авчиад дотор нь түгждэг. За энэ бол хөвгүүдийн шүүгээтэй анх танилцсан мөчн. Энэ харанхуй, давчуу 3-5-ын хэмжээтэй шүүгээ тэдний шин шорон болдог. Айлс хаалган дээр цоож тавьдаг. Мөн хэрв цоожоо ихэ марцсан тохиолдолд хөвгүүдийг зүхтгаас сэргийлэхийн тулд хаалганы өмнө ширээ шагаж тавьдаг болсон. Шүүгээнд бол ямар ч гэрэлхийгээ байгаагүй. Айлс хөвгүүдийг тэнд хідэн өдөр заримдаа хэдэн 7 хоногоор нь орхидог байсан. Зөвхөн хаяал ариун цэврээ оруулах гэж гаргадаг байсан. Гэхдээ мэдээж Айлс бол тэднийг ариун цэврийн өрөөнд хангалттай ойр ойрхон оруулдаггүй. Тиймээс заримдаа хөвгүүд төвчиж чадлагүй яг тэр шүүгээндээ бие засгаас өөр аргагүй болдог байсан. Тэд шээж бааж байсан тэр шүүгээндээ л унтдаг байсан гэсэн үг. Айлс хөвгүүдийг ариун цэврийн өрөө оруулахаар гарахдаа хажууд нь зогсоод шээж байгааг нь хардаг. Тэгээд хэрвээ жорлонгийн гадуур ганц тусал шээс тусаавал хилээрээ цэвэрлэн шүү гэж сүрдүүлдэг гэсэн тэдний шээсээ долоож
цэвэрлэхийг шаарддаг байсан. Энэ нь бол зүгээр нэг хоосон сүрдүүлэг байгаагүй. Яагаад тэгэхээр хөвгүүдийг үнэхээр жорлон хилээр нь цэвэрлүүлж байсан тохиолдлууд байдаг. Нэг удаа Алис Данийг ариун цэврийн өрөө оруулахаар гаргадаг. Алис түүнд жорлонгийн гадуур ганц ч тусал гаргаж болохгүй гэж анхааруулдаг. Дани маш их сандарсан байдалтай жорлонгийн өмнө зогсоод шээж эхэлдэг. Тэр хаашаа ч тусал гаргахгүй гэж хамаг чадлаараа хичээдэг. Гэтэл түүнийг шээж байх яг тэр үед Алис түүнийг түлхэж ван руу унгаачдаг. Үүнээс болж шээс нь бол хаа сайгүй цэцэгдэг. Тэгээд Алис хүүг өөрийнхөө хилээр цэвэрлэхийг албатай. За тэгээд үнэхээр хүүч гэсэн цэвэрлэхээс өөр аргагүй болдог. Алис хөвгүүтэй харьцагтаа бол улам бүр садист болж исэн. Тэр тэдний хүн биш мэд мэдрүүлэхийг хүсдэг байсан. Тэдний хоол улам бүр багасдаг. Эхэндээ тэд өдөр бүр газрын самрын тос түргсэн тал сэндвич иддэг байсан бол сүүлдээ энэ нь 7 хоногт 1 эсвэл 2 удаа болж буурдаг. Ихэнх үед тэр тал сэндвичийг Джесси болон тал хиллер хоёр хувааж иддэг байсан. За өөрөөр хэлбэл тэд газрын самрын тос түргсэн ердөө 4-1 сэндвичээр амьд үлдэх гэж оролдож Алис сэндвич авчирч өгөхдөө хөвгүүдийг өвдөг дээр нь сөхрүүлж өөрийнх нь өмнө идүүлдэг байсан. Тэр тэднийг идэж байхыг харж зогсдог. Хөвгүүд хазах бүртээ маш жижигхэн хаздаг. Яагаад тэгэхээр нэг бүрийг нь мэдэрч аль болох удаан идэхийг хүсдэг байсан. Сүүлдээ тэд өөрсдөө бөөлжих зүйл гэж нэрлэдэг нэг аимшигтай зүйл хийж эхэлдэг. Тэд сэндвичээ идээд дараа нь зориуд өөрсдөө бөөлжүүлнэ. Дараа нь бөөлсөн зүйлээ дахин иддэг. Заримдаа энэ үйлдэлээ дахин давтаж 3 дахь удаага иддэг байсан. Эдгээр хүүхдүүд хоолнд тийм их цөгөрсөн байсан учраас өөрсдийн бөөлцөө идэх хэмжээнд хүрдэг. Зөвхөн юм идэх гэсэн тэр хэрэгцээгээ дарахын тулд Алис усыг нь хязгаарласнаас болоод хөвгүүд бол маш аимшигтай хэмжээнд цангаж эцтэй жорлонгоос ус уудаг болсон. Зодуур нь ч гэсэн улам бүр садист болж исэн. Алис хөвгүүдийг бүр ингээд тамхиараа түлдэг. Бүс бороогоо халбах зүгээр гарт нь юу таарлан тэрийгээрээ зоддог байсан. Нэг удаа тэр хөвгүүдийн нэгийг модон халбаар зодож байгаад халб нь хуугарсан. Тэгээд Алис хугарсан үзүүрээр нь түүнийг хатгсан. Өөр нэг удаа Алис бусад хөвгүүдийг Тайлерыг дарж хэвтүүлэхийг албадаад өөрөө төмөр хоншоортой гутлаараа түүний бэлэг эргэтэн дээр дэвшсэн. Мөн тэр Тайлерыг нэг удаа шатаар түлхэж унгааж байсан. Эдгээр гэмтлүүдэд бол ямар ч эмнэлгийн тусламж үзүүлж байгаагүй. Нэг удаа Джесси осол гаргаад өөр дээрээ шээхэр нь Алис бол маш их уурлаад Джессиг машины хүүхдийн суудалд хүлээд суудлыг доош харуулж тавиад Джессиг тэр байрлалд нь хитэн цагийн турш орхичдаг. Тэр тэнд маш удаан үлдсэн болохоор эцэстээ дахиж шээхээс өөр аргагүй болдог. Доошоо харсан байрлалтай байсан учраас шээс нь нүүрэн дээр нь тусалж урсдаг. Мариса бол ах нартайгаа адилхан харьцан дүртэйгүй. Яагаад тэгэхээр Мариса бол өөрийн аав Брэди болон түүний их нэртэй амьдардаг хаяал эднийд ирдэг байсан. Ийм болохоор Алиса бол Мариса дээр ах нарт нь хийдэг шиг зүйлсийг хийж зүрхлээгүй. Гэхдээ Мариса бол ах нарынхаа туулж байсан бүх хүчирхийллийг харж байсан. Мари болон Алисын гэрт очсон уулзалтаасаа буцаж ирэх бүрдээ тэр аав болон хойд ээжтэй бүх зүйлийг ярьдаг байсан. Брэди болон түүний эхнэр хүүхэд хамгаалах төв рүү маш олон удаа залгасан. Үүндээ тэд маш олон удаа дуудлага өгсөн болохоор хүүхэд хамгааллын төв бүр тэднийг худал мэдээлэл гаргаж байна гэж буруутгаж эхэлдэг. Хүүхэд хамгааллын төв тэднийд очиж шалгалт хийхдээ хөө бид нар очиж гэрээ чинь шалгалаа шүү гэж хэлдэг амар тэнэг. Тиймээс тэдэнд хөвгүүдийг зохих ёсоор хувцлуулж гэрээ цэвэрлэх хангалттай хугацаа гардаг байсан. Алис бүр тоглоомор дүүргэсэн хогийн ут хадгалдаг. Ингэснээрээ зочны өрөөг хүүхдүүдэд тоглох олон тоглоомтой мэд харагдуулах боломжтой байсан. Гэхдээ үнэн хэрэгтээ бол хүүхдүүдэд юу ч байгаагүй. Алис хөвгүүдийг зочны өрөөнд суулгаад тоглоомтой уутаа асгаад тоглож их л гэж хэлдэг. Хүүхэд хамгааллын төв ирээд Мари болон Алис нартай ярилцсан ч хүүхдүүдээс огтхон ч ярилцлага авч байгаагүй. Тэр бүх хүүхдүүд насандаа баймгүй туранхаа жижигхэн биедэр хөхрөлтүүд тамхины түлэгдэлтийн сорвыг харах боломжтой байсан ч энэ хүүхэд хамгааллын төвүүд бол зүгээр байна гэж хайцсан. Энэ байдал бол маш удаан үргэлжилсэн. Брэди болон түүний эхнэр хоёр энэ талаар хүүхэд хамгааллын төвд мэддэх бүрт тэд яг л адилхан арга хэмжээ авдаг. За сүүлдээ бүр нөгөө хоёрыг залангуудаа эдгээр ингэжлээд ингээл хайцсан. За ингээд хүүхэд хамгааллын ажилтнуудыг явмагц Алис тоглоомнуудаа буцааж уутанд хийгээд хөвгүүдийг дахиад шүүгээнд оруулдаг. Мариса аав хойд ээжтэй хэлж ах нартай туслах гэсэн оролдлогонд бүтлгүүцсэн ч тэр боломж гарвал тэдэнд туслахыг хичээсээр байсан. Тэр заримдаа хөвгүүдийг шүүгэнээс нууцаар гаргадаг байсан. Нэг өдөр Алис Мари хоёр хоёулаа гэртээ байхгүй байсан. Мариса энэ боломжийг ашиглаад ах нараасаа шүүгэнээс нь жаахан хугацаанд гаргадаг.
Тэд бүгдээрээ доошоо буугаад галтгоонд ордог. Хөвгүүд хөргөх шүүгэнүүдийг омшиж эхлээд тэнд асар их хоол байгааг олж хардаг. Урд нь хөвгүүд гэрт хоол бараг байдаггүй учраас л өөрсдийг нь өлсгдөг байх гэж өмнө нь бодож исэн бол тэр бодол тэр мөчөд бүрэн алга болдог. Хөвгүүд Алис ямар ч ялгаангүйгээр тэднийг өлсгөж байсан жинхэнэ мангас гэдгийг мэддэг. Тэд авч чадах бүх амттан зууш ундааг цуглуулад буцаад дээр давхар руу явдаг. Мариса тэднийг шүүгэнд нь буцаага түгждэг. Ингэснээрээ тэд нуугдаж байгаад хоолоо идэж болох болсон. Тэд олон жилийн турш идэж байгаагүй хэмжээгээрээ их хоолыг идсэн. Эцэст нь бүр анх удаа бараг цадсан баг. Гэхдээ харамсалтай нь Алис гэртээ ирээд тэдний юу хийснийг мэддэг. Ингээд галзууртлаа уралдаг. Үүний дараа бол Алис тэднийг хэсэг хугацаанд огт хооллоогүй. Эцэст нь хоол авчирч өгөхдөө ердийн газрын самрын тос дүргсэн сэндвич авчираагүй. Тэр хөвгүүдэд нохоон баасаар дүүргсэн аягнууд авчирч өгдөг. Тэгээд тэднийг өмнө нь өвдөг дээрээс хөрүүлж эдхийг албаддаг. Хэрвээ бөөлжвөл дахиад идэх ёстой. Харамсалтай нь энэ бол ганц удаагийн явдал байгаагүй. Алис үүнийг олон удаа хийсэн. Энэ аимшигтай оршихуй дараагийн 3 жилийн турш үргэлжилдэг. Тэр 3 жилийн хугацаанд хөвгүүд шүүгэнд улам урт хугацаагаар хоригддог болсон. Тэд харанхууд хідэн өдөр, хідэн 7 хоног, бүр хідэн сараар түгжигдэг байсан. Тэдний бие бол шууд утгаараа хатаж мөхөж эхэлсэн. Тэд өдрүүдийг тоолж мэдэх чадвараа алдаж эхэлдэг. Хідэн цаг болж байгааг харах цонх байхгүй болохоор цаг хугацааны тухай ойлголт нь ингээд ерөнхийдөө бүрэн алдагдчихдаг. Хөвгүүд шүүгэн доторх гипсэн ханыг хумсаараа маажиж өөрсдөө хонгил ухаж гарч чадах хэсгээ хүртэл оролдож эхэлсэн. Цаг хугацаа өнгөрсөн ч тэдэнд хинээс ч юунаас ч тусламж ирээгүй. Хүүхэд хамгааллын төв бол тэднийг тоолж боршихгүй олон удаа орхисон. Өөрсдийнх нь ээж тэднийг хамгаалаагүй. Тэр хүүхдүүдэд аажмаар үхэж байгааг зүгээр л хараад сууж исэн. Харин Алис бол хизээч зогсохгүй байсан. 2003 оны 4-р сарын сүүлд гэхэд Джесси, Тайлер, Дэрил 3 бүгд 2 сараас дээш хугацаанд шүүгэн түгжигдээд байсан. Алис тэднийг Валентины баяраар шүүгэн түгдсэн бөгөөд 4-р сарын сүүл гэхэд тэд тэндээ өмхийрч мөхөж байсан. Хүүгүүдийн жин нь одоо тэдний амь насны аюултай төвшин хүртэл буурсан байсан. Тэднийг аврах хүн ирэхгүй байсан учраас тиймээсэд өөрсдийгөө л аврах ёстой болдог. Аз болоход үүнээс 9 сарын өмнө Мариса тэр байшинд бүтэн цагаар амьдрахаар ирсэн байсан бөгөөд энэ нь хөвгүүдийг эцэст нь зүхтаж чадах нөхцөл рүү хөтэлдэг. Өмнө нь хэлсэнчлэн Марисад хөвгүүчийг ханддаг байсан. Түүнийг тэдэн шиг төвждгүү, тэдэн шиг бие махбодын хүчээр хийлэлд өртүүлдэг байсан. Яагаад тэгэхээр ааваас нь болоод. Харин Алис бүр Марисад хөвгүүдийг харж байх хаяа ариун цэврийн өрөө оруулахаар гаргах ажлыг даатгаж эхэлсэн. Энэ нь Марисад шүүгэний хаалган дээрх цоожийг онгойлгох түлхүүр байсан гэсэн үг. 4 сарын 28-ны шөнө Алис болон Мари хоёр унтсны дараа Мариса унтлахын өрөөнд чимээг хүн орж ирдэг. Тэр Алисын шүүгэний хаалганы өмнө шагаж тавьдаг. Ширээг холдуулаад цоожийг онгойлгоод Тайлер, Джесси болон Дайрал 3-ыг шүүгэнээс гаргадаг. 6 хүүхэд бүгдээрээ өрөөнд бөөгнөрч Алисыг сэрээхгүй тулд аль болох чимээгүй байж зүхтах төлөвлөгөөгөө ярилцаж эхэлдэг. Алис Даниг коридорын нөгөө талын өөр өрөөнд байлгадаг байсан. Харин Кейлеб бол шүүгээтэй ижил өрөөнд байсан ч шүүгэн дотор түгжигддэггүй байсан. Хүүхдүүд нэг зүйлийг бол сайн мэдчихсэн. Хэрвээ Алис сэрвэл шүүгэн түгжигдээгүй байсан хүүхдүүд бүгдээрээ Алис тэднийг хамгийн сүүлд хаана орхисон тэр газартаа байх ёстой. За үгүй бол төлөвлөгөө нь шууд илчлэгдэх байсан. Тиймээс шүүгэн түгжигдэж байсан 3 хүү болох Дайрал, Тайлер, Джесси 3 гэрээс гарч тусламж гуйхаар шийддэг. За харин Мариса, Дани болон Кейлеб 3 үлдэж уул мөрнийг нь далтлагыг хичээхэр болдог. Тэд шүүгэний хаалгыг буцааж цоожлоод ширээг шүүгэний хаалганы өмнө буцааж шахаж тавьдаг. Ингэснээрээ нөгөө 3 нь дотроо байгаа юм шиг хിവэрэ харагдах ёстой. Дараа нь өөрсдийн өрөөндөө буцаж ороод юу ч болоогүй мэт байх ёстой байсан. Алис бол цонхнуудыг боож хатаж байсан болохоор хүүхдүүд эхлээд цонхыг хүчилж онгойлгох хэрэгтэй болдог. Тэд арай гэж онгойлгосныхоо дараа нэг нэгээрээ цонхоор гарч урд талын довжооны дээвэр дээр буудаг. Дайрал Джессиг нуруунд дээрээ үрээд байшингийн хажуугаар усны хоолоо ашиглаж доошоо бууж эхэлдэг. Гэхдээ яг газар хүрэхийн өмнө усны хоолоо салж хугараад маш чанга дуу гаргадаг. Тэр мөчид хөвгүүд бүх зүйл дууслаа л гэж боддог. Мари Алис хоёр энэ чанга дууг сонссон бах одоо гарч ирнэ. Тэгээд тэд маш их шийтгүүлнэ гэж айдаг. Гэхдээ ямар нэг гайхамшигар тэд сэрээгүй. Ингээд Тайлер довжооны дээврээс урд талын зүлэр рүү үсрээд Дайрал Джесси хоёртой нийлж чаддаг. Тайлер үсрэх үедээ шагаагаа гимтээсэн ч ерөөсө зогсоогүй. Тэр босоод хөвгүүд гудамжаар алхаж эхэлдэг. Тэд дараа нь юу хийхээ огт мэдгүй зүгээр л явж исэн. Тэдний хөршийн хашаанд байсан усны хоолойг олж хараад зогсож
ус уугаас өөр аргагүй болдог. Яагаад тэгэхээр тэд үнэхээр итгэмээргүй их цангацсан байсан. Дараа нь тэд ямар ч тодорхой чиглэлгүйгээр гудамжаар үргэлжлүүлэн алхаж эхэлдэг. Джесси хожим ярихдаа гадаад ертөнц ямар том болохыг хараад бүр гайхширч балмагцсан гэж ярьсан. Тэд хизээж гадаагаардаг байсан. Тэдний бүх ертөнц тэгш шүүгээ байсан. Тиймээс энэ бүхэн хөвгүүдийн хувьд ямар бодит бус, ямар хачин мэдрэмж байсан болоо гэж төсөөлөхөд хэцүү. Тухайн үед Дарил 14 настай, Тайлер 10 настай, Джесси 8 настай. Гэхдээ тэд наснаасаа хамаагүй бага харагдажсэн. Ялангуяа Джесси, Тайлер хоёр бараг 5-6 настай хүүхэчиг харагдажсэн. Тэд хөл нүцгэн биедээ маш бага хувцастай гудамжаар алхаж байсан бөгөөд эцэст нь хин нэгэн цагдаа руу залгаж өглөөний 4 цагийн үед 3 жаахан хүүхэд гудамжаар явж байна гэж мэдээлсэн. Удалгүй цагдаагийн машин хөвгүүдийн дэргэд ирээ зогсдог. Цагдаа тэдэнд машинд суу гэж хэлсэн. Эхнээсээ л тэр цагдаа энд ямар нэг маш буруу зүйл байгааг харж чадсан. Гэхдээ хөвгүүд эхэндээ бол маш болгоомжтой дуугүй байсан. Тэд айсан байсан болохоор бараг юмэрч чадахгүй байсан. Цагдаа эдгээр хүүхдүүд хоол тэжээлийн дутагдaltaй байгааг хараад л шууд анзаардаг. Тиймээс хэрэв тэдэнд идэх юм авч өгвөл өөрт нь баг зэрэг итгэж ярьж эхлэх байхаа гэж боддог. Тэгээд тэдэнд сэндвич авч өгсөн бөгөөд хөвгүүд тэр сэндвичүүдийг шууд нэг хазалтаар идээд дуусгачдаг. Дараа нь тэр тэднээс хэн болох, хаанаас ирсэн, юу болоод байгааг асууж эхэлдэг. Эцэст нь хөвгүүд цагдаад бүх сэтгэлээ уудалж эхэлдэг. Тэд ээж болон ээжийнх нь найз бүсгүй олон жилийн турш тэднийг шүүгээнд үе үе түгжиж байсан, тэднийг өсгөж доддог байсан. Мөн 3 дүү нь одоо ч тэр байшинд хоригдож байгаа гэж ярьдаг. Тэдний хар дарсан зүуд ихэлснээс хойш анх удаа хэн нэгэн тэдний үгийг ноцтойгоор хүлээж авсан. Цагдаа нар шууд тэр байшин руу явж Алис болон Мари хоёрыг баривчилдаг. Цагдаа нар байшинг шалгахад шүүгээний хаалга цоочтой, урд нь ширээг шагаж тавьсан байдалтай байсан. Дотор нь ороход шалан, шээс, өтгнөөр нийвт норсон байсан бөгөөд энэ бүхэн хөвгүүдийн ярьсан бүхнийг баталж исэн. Бүх хүүхдүүдийг эмнэлэг рүү яаралтай хүргэдэг. Аврагдах үедээ 14 настай Дарил ердөө 34 кг, 13 настай Дани 27 кг, 10 настай Тайлер 18 кг, 8 настай Джесси 13 кг, 26 настай Кейлеб 12 кг-ийн жинтэй байсан байна. Тэдний бие бол аль хэдийн тэр үед бараг үхчээд эхэлсэн. Хэрвээ яг тэр үед зүхтаагүй байсан бол тэд үхэх байсан гэж эмчнэр тодорхойлсон. Хөвгүүдийн бие дээрх сорив, түлэгдэлт, хөхрөлтүүд байсан. Тэд бол маш муу байдалтай байсан. Зарим хүүхэд эмнэлэгт хэдэн 7 хоног хэвцэн, Джесси гэхэд л 6-7 хоног эмнэлэгт хэвтэж эмчилгээ хийлгэсэн. Цагдаа нар энэ хэргийг гүнзгийрүүлэн шалгаж эхлэхэд олон жилийн турш хүүхэд хамгааллын төв рүү маш олон удаа дуудлага өгч байсан нь ил болсон. Алисийн өөрийнх нь гэр бүлийн гишүүд хүртэл тэднийг мэдээлж ирсэн. Марисагийн аа болон хойд ээж маш олон мэдээлэл өгсөн болохоор бүр худал мэдээлэл гаргаж байна гэж буруутгагдсан байсан. Гэрт нь сантехникийн ажил хийж байсан нэг засварчин хүртэл дотор нь зарим төгшүүртэй зүйл харсныхаа дараа хүүхэд хамгааллын төвд мэдээлэл өгсөн. Тэднийг хэдэн 10 удаа дахин мэдээлсэн ч шууд утгаараа юу ч хийгдээгүй. Хэрэг хүүхэд хамгааллын төв хамгийн наад захын зүйлээ хийгээд дээд давхурт гараад унтлагын өрөөнүүдийг ганцхан удаа харсан бол эдгээр хүүхдүүдийг хамаагүй эрт аврах боломжтой байсан. Дээд давхрын өрөөнүүд рүү зүгээр л ганцхан шагаахад л хангалттай байсан. Тэр нь л аюулын дохио өгөхөд хангалттай. Мари Рол болон Алис Дженкинс нарыг хүүхэд хүчирхийлсэн 55 зүйл ангаар буруутгасан. 2003 оны 10 сард тэд бурууга хүлээдэг. Тэд шүүхтээр хүүхдүүдийг мэдүүлэг өгөхөөс хамгаалахын тулд бурууга хүлээсэн гэж мэддэг. Миний бодлоор бол тэд нэр хүүхдүүдийг мэдүүлэг өгүүлэхгүй байхыг хүссэн. Яагаад тэгэхээр хэргийн илүү аимшигтай, жигшмээр, нарийн ширийн зүйлс ил болохоос айс юм шиг санагдаг. Дараа нь 2003 оны 12 дугаар сард хоёр эмэгтэй хоёулаа бурууга хүлээсэн мэдүүлгээ буцаахыг оролддог. Тэд үнэндээ хэнийг ч өсгөөгүй гэж мэдгдсэн. Тэдний хэлснээр хүүхдүүд хоол идснийхаа дараа байнга бөөлждөг, хооллолтын эмгэгтэй байсан гэж шүүхэд мэдүүлдэг. Шүүхтээр Мари болон Алис хоёр хоорондоо ярьж инээж байсан нь зүгээр л хамт сууж хөгжилдөж байгаа юм шиг харагддаг. Аз болоход бурууга хүлээсэн мэдүүлгээ буцаах хүсэлтийг нь шүүх зөвшөөрөөгүй. Эцэст нь хоёр эмэгтэй тус бүр 30 жилийн хорих ялыг авсан. Шүүгч тэдний ээж Мари Ролыг ч гэсэн Алистай адилхан хариуцлагатай гэж үзсэн. Хэдийгээр Мари өөрөө хүчирхийлэг эхлүүлээгүй байж боловч тэр ээжийн хувьд хүүхдүүдтэй учирсан энэ хор хохирлыг зогсоож болох байсан гэж үздэг.
Шүүгч тэдэнд ингэж хэлдэг. Жорлонгийн суудал долоох, нохоо муурын баас идэх. Энэ хэргийн аль ч мөчөд та ээжийг аашилсан бол хүүхдүүдтэй учирсан хор хохирлыг зогсоож болох байсан. Гэхдээ та тхийг юусоо оролдоогүй гэж хэлдэг. Дараа нь шүүгч бүр уур хилэнгээ гаргаж тэдний 30 жилийн хорих ял руу явуулахаасаа өмнө ингэж хэлдэг. Миний өмнө хүүтэн цуст алуурчид, хүчингийн хэрэгтнүүд, хүүхэд хүчирхийлэгчид, хулгайлагчид, харт тамхины наймаачид бүгд л зогсож исэн. Гэхдээ та хоёр бол миний харж байсан хамгийн хүйтэн, хамгийн мэдрэмжгүй, хамгийн өрөвдөх сэтгэлгүй гэмт хэрэгтнүүдийн нэг гэж хэлхээс өөр арга байхгүй гэж хэлсэн. 2019 онд Alice Jenkins болон Mary Roll хоёр хоёулаа 15 жил хоригдсны дараа хугацаанаас өмнө сурлагдах хүсэлт гаргасан боловч тэдний хүсэлтийг татгалзсан. Тэд одоо ч гэсэн шоронд байгаа. Mary болон Alice хоёр шоронд орсныхаа дараа хоорондын харилцаагаа дуусгасан. Mary хожим хүүхдүүд зүхтаж өөрөө шоронд орсондоо одоо тайвширдаг гэж хэлдэг. Яагаад тэгэхээр энэ нь эцэстээ хүүхдүүдийн амийг аварсан, мөн түүнийг Alice-аас холдуулсан гэж ярьсан. Баримтчилгааны дараа зарим хүүхэд төрсэн аав дээр очиж амьдэрсэн бол зарим нь асрамжийн гэрт очдог. Дайны өөрийн болон дайралын аав дээр буцдаг, харин дайрал аав дээр очиж амьдрахаас татгалзсан болохоор асрамжийн газар дүүлсэн. Мариса аав болон хойд ээж дээрээ буцсан. Тэр сургуультай сайн сурч хожим өөрийн гэсэн 3 хүүхэдтэй болсон. За тэр бол өөрийн ээжийн яг эсэргээр гайхалтай сайн ээж болж чадсан. Гэхдээ 2018 онд тэр хүүхдүүдэд сургуульд нь хүргэж өгчхөөд шинэ нөхөртөө цэцэг авахар түр зогссон. Дараа нь гэрлүүгөө явж байхад нь 90 майлын хурдтай явж байсан машин түүнийг мөргөцсөн. Харамсалтай нь Мариса тэр ослоор нас барсан. Тэр ердөө 26 настай байсан. Баримтчилгааны дараа Тайлерт яг юу болсон талаар би яг бүрэн итгэлтэй биш байна. Миний олж харснаа тэр бараг асрамжийн газарт очсон юм шиг байсан. Гэхдээ яг хаашаа очсныг нь тодорхой мэдэхгүй байна. Джесси болон Калеб хоёрыг халамжтай нэгэн гэр бүлд байрлуулсан бөгөөд тэр гэр бүл хожим хоёуланг нь үрчилж авсан. Тэд эцэст нь сургууль явж найзуудтай болж хүссэн зүйлээ ийдэж чаддаг болсон. Эцэст нь тэд зүгээр л хүүхэд шиг амьдарч эхэлсэн гэсэн үг. Мэдээж олон жилийн турш сэтгэл зүйн болон бие махбодын янз бүрийн асуудалтай тэмцэн баг. Тэдний олонх нь PTSD буюу гэмтлийн дараах стрессийн эмгэгтэй байсан. Джесси ялангуяа Alice шоронгоос оргож ирээд өөрийг нь хулгайлах вэ гэж айдаг болсон. Тиймээс сургууль дээр нь багш нар Джессиг цонхны ойролцоо суулгадаг болсон байна. Ингэснээрээ тэр байнга гадагшаа харж Alice ирж байгаа эсгийг шалгаж өөрийгөө тайвшруулж чаддаг болсон байна. Хөөрхөн амьтан хүүхдүүд ийм амар сэтгэл зүйтэй. Удаан хугацааны өсвөлнгөө болж хүүхдийн биеийн хөгжил бол маш их хоцорсон байсан. Тэд насандаа баймгүй хөгжөөгүй, өсөлт нь бусад хүүхдүүдээс хамаагүй хожуу явагдсан. Зарим хүүхдүүд маш удаан хугацаанд харанхуйд хоригдсны улмаас хараандаа нүхэж баршгүй гэмтлийг авсан. Гэхдээ өнөөдрийн байдлаар миний олж харж чадсанаар хүүхдүүдийн ихэнх нь харьцангуй сайн яваа юм шиг харагдсан. Тэдний зарим нь одоо өөрсдийн хүүхдүүдтэй болсон бөгөөд хүүхдүүдэд амьдралд хэрэгтэй хүссэн бүхнийг нь өгөхийн төлөө маш их хичээдэг. Тэд ээжийнх нь өөрсдөд нь өгөө хийсэн аз жаргалтай бага насыг өөрсдийн хүүхдүүдэд өгөхийн төлөө чармаадаг. Ингээд бас нэгэн хүчирхийллийн хэрэг маань энд хүрээд өндөрлөж байна. Хэрэг бэлдэж байхдаа ядаж нэг ч гэсэн хүүхдийн ам үргэдэг нь ямар азтай юм бэ гэж бодож байсан. Энэ хэрэг болохгүй байж болох байсан уу гэвэл миний бодлоор 100%. Даанч хар тамхинд донтсон хариуцлагагүй ээжийн буруугаас болоод эдгээр хүүхдүүд хизээж үзэх ёсгүй байсан хар бараан амьдралыг туулсан. Миний хувьд хамгийн их гайхсан зүйл бол Mary яагаад Alice-тай ийм амьдралаар маш удаан хамт амьдарсан юм бэ гэдэг асуулт. Тэр 6 хүүхэд төрүүлсэн мөртлөө өөрийгөө ижил хүстэн болсон гэж ярьдаг. Энэ нь үнэхээр нөгөө олдмол гэдэг нь юм болов? Эсвэл хар тамхи донтолт сэтгэл зүйн асуудлуудын нөлөө байсан уу? Магадгүй амьдралаа авч явах чадваргүй болсон учраас зүгээр л олдсон хүнтэйгээ зууралдаж үлдсэн хэрэг байсан уу? Үнэн шалтгаан нь юу байсныг бол би хизээж мэдэхгүй байх. Харин та юу гэж бодож байна? Эцсийн шүлтийг танд үлдээе. Ингээд өнөөдрийнхөө дугаарыг эхнээс нь дуустал нь сонсон та нартай баярлалаа. Дараагийнхаа дугаараар уулзлаа. Баяр таа.